Сайн мэцэнэ номын ертөнц клубын гишүүн Ануж юм байна. Сайн байна уу? Пүрбаатар байна. За, Пүрбаатар өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. Номын ертөнц клубын гишүүн Пүрбаатар 2024 онд 23 онд элсэжсэн. 12 дахь ангийн сурагч байна. За, өнөөдөр бидэнтэй амтны тухай 50 номын яг аль номыг нь ярихаар хүлцээрсэн бэ? Өнөөдрийн подкастаар бид нар Готвын Акимийн Тэнгэрийн нохоо буюу The Dog of Heaven гэдэг номын тухлаар ярихаар ирсэн байна. За, юуны өмнө номын зохиолчийн талаар дурдах хэрэгтэй ах? Готвын Акимгааг дурдах юм бол 1942 онд төрсэн Дорнод аймгийн Матад сумын Тимэт гэдэг газар төрсэн. Тэгээд Монгол улсын гавьяат зүтгэлд зохиолч, сэтгүүлч, тийм орчуулагч аваад том мундаг хүн байдаг байна. Тэгээд бидний мэдхээр бол ер нь ихэнх хүмүүсийн мэдхээр Хард домог, Цаазын давцсан, тэгээд 100 жилийн ганцаардл өдр гээд 16 номыг ингэж орчуулсан. Орос юм уу англи хэлээр орчуулсан тийм. За, номын үйл явдал агуулгын талаар бас бидэнд хуваалцаач. Тэнгэрийн нохоо гэдэг ном болохоор ингээд уран нийтлэл тэгээд зохиол гэж явдаг байгаа. Тэгээд анх 2000 онд хэвлэгдсэн. Нэгдүгээр хэвлэл гарсан. Тэгээд саяхан 19 онд дөрөв дэх хэвлэлээрээ гарч ингэж юм нэмж оруулсан. Тэгээд энэ хүн ном нь болохоор ингээд ардын аман зохиол, үлгэр домог, хууч яриа, болсон явдал, шинжлэх ухааны баримтлалтыг ингээд өргөн ашигласан тийм уран нийтлэл бахны. Тийм болохоор ингээд сонирхолтой, бөгөөд сурамжтай тийм олон хэлцэг ашигласан тийм ном байдаг. Тэгвэл яг энэ номноос чамд хамгийн их таалагдсан хэсэг аль хэсэг байсан бэ? Бүлгүүдийн дундаас хамгийн их таалагдсан хэсэг гэвэл ингээд их чон, үрээ гэсэн сэтгэл яг ямар сайн байдаг, ямар их байдаг. Түүнийг ингээ хамгаалахын тулд ямар хичээдэг гэсэн тэр бүлэг байсан. Тэгээд тэрэн дээр бол ингээд үрээ гэсэн бусдын үрийг ч гэсэн сэтгэл бол маш их харагддаг. Жишээ нь ингээд нэг үедээ хээр талд ингээд нэг явдал байт юм байна л да. Өнчин хургыг ингээд их чон олоод ингээд сүүгээрээ тижээж тэг ингээд хургтай чон болж исэн тийм нэг явдал байдаг юм байна. Тэгээ тэр нь бол над сэтгэл төрсөн. Ингээд өөрийнхөө ч гэсэн бусдын ч гэсэн үрийг ингэж хамгаалж явдаг. Тэр нь болохоор ингээд маш гоё сайн жанр гэж надад тарагдсан. Тэгвэл яг номноос чамд хамгийн эмгэнэлтэй, гонигтай санагдсан хэсэг байсан уу? Аким гад өөрт нь тохиолдсон явдал байдаг. Тэгээд нэг хэлц гардаг юм л да. Амтныг агнахтаа өрөвдөж болохгүй гэж монголчууд хэлдэг юм байна. Тэгээд нэг өдөр Акимгаа хүүтэйгээ явжгаад таргуунд явжгаад чон хараад амар баярлаад тэгээд гээд агнах гаагүй зүгээр буугаа чиглүүлээд тэгээд за агнахгүй юм чинь буутахгүй хоош болидоо гэд харж агаад явсан. Тэгээд энэхүү явдлаас нэг 10 хоногийн дараач 10 гараад хоногийн дараа хүн маш харамсалтайгаар алуурчинд алуулсан байдаг. Тэгээд энэ нь болохоор ингээд яг уншиж байгаа хавцад маш их гонигтай санагдаад нулимс хэлгэнээд тиймэрхүү байсан. Яг тэр хэсгийг уншиж байхад чамд яг ямар нэгэн тийм сургамж ч юм уу эсвэл ойлгож авсан зүйл байсан уу? Тэр хэсгийг уншиж байхад амтантай харьцах тэр ер нь бол маш хэцүү байдаг юм байна. Тал хэр нутагт явж байхдаа өрөвдөж болохгүй, өрөвдөх сэтгэл гаргаж болохгүй байдаг. Тэр амтны хиймэрийг бодоод буугаа онилсон л бол бодох хэрэгтэй гэдэг тэр бодогдсон гэж. Тэр бодогдсон. За, номыг уншихын өмнөх болон дараах сэтгэл хэр вэ? Номыг уншиж эхлэхээс өмнө яг чонын талаар ингээд ямар ч тийм ойлголтгүй байсан. Тэгээд чон яг ямар амтан байдаг вэ, ямар арын шинтэй яг яаж явах тийм амтан байдаг вэ гэдгийг ойлгоогүй байсан. Тэгээд яг уншиж байгаа хавцтай ингээд маш олон мэдээллүүдийг уншиж ойлгоод тэгээд бас тийм гой санагдсан баримт мэдээллүүд түүх домогуудыг мэдж авсан. Зарим хэлцүүдийн ямар утгатай яагаад ийм хэлцүүг гарсан гэд. Жишээлбэл шаалуу хүү гэж байдаг. Шаалуу хүн болохоор ингээд чоноор өсгөгдсөн хүүхдийг хэлдэг. Яагаад тийм хэлцүүг гарсан бэ гэвэл
Чингисийн үед нэгэн ингээд нялх уу чоноор өсгөгдөөд тэгээд Чингис хаан түүнийг олж аваад тэгээд Шаалуу хүү гэдэг нэр өгсөн юм байна. Тэгээд тэр нь ингээд сүүлдээ маш том зуутын зэрэг командлагч дараа болсон. Тэгээд тийм болохоор Шаалуу хүү гэдэг нэртэй болсон. Мэдээллээр ерөн их арвин ном гэж ойлгож байна. Тийм. Мэдээллээр арвин тийм ном. За энэ хүү ном нь тэгвэл чиний бодлоор хэдэн насны хүмүүст илүү тохиромжтой вэ? Өсвөр насныхан болон томчуудад зориулсан гэж бодож байна. Яагаад гэвэл амар олон баримт өгүүлэг, домог зохиолтой. Тэгээд яг хөө сонирхсан байвал бага насны хүмүүс уншиж болно. Гэхдээ ер нь яг бүрэн гэж уншиж ойлгохын тулд өсвөр насныхан болон томчуудад зориулсан ном аа гэж бодож байна. За чи ер нь яагаад ном унших сонирхолтой вэ? Яг ном унших юу чамд илүү их таалагддаг вэ? Номноос олж авч байгаа мэдлэг, мэдээлэл маш гоё байдаг. Ном уншихаараа би ингээд ертөнцийг арай нэг өөр өнцгөр ч юм уу, арай нэг томоор харж сэтгэж байгаа болж байгаа юм шиг санагддаг болохоор надад ном унших хэрэгтэй гоё байдаг. За тэгвэл яг энэ номыг унших нэг шалтгаан бидэнд хэлээч. Энэ ном Монголын хээр талд байгаа чон, энэ амьтныг яагаад бид нар хамгаалах ёстой, яагаад бид нар бас хүндлэх ёстой гэдэг утгаас нь тэгээд бас олон мэдээлэл шинэ ингээд олон фактуудыг олж авах ингээд танин мэдэх хүн талаас нь бас хэрэгтэй болохоор сайн уншаасай гэж зөвлөж байна. За миний зүгээс чамд тавих асуулт баслаа. Мөн бас бидэнд хэлэх чиний өөрийн чинь үг байгаа бол хэлээч. Одоогийн үеийнхэн ингээд Монголын өв соёлоо ингээд арай мартагдаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд ном уншаад ч юм уу ямар нэгэн өөр мэдээллийн сангаарч болоод бид нар ингээд өв түүхээ сайн хадгалж явах хэрэгтэй шүү. Энэ олон зуун жил хадгалж явсан ямиг мартагдвал бас гэвэл бас муухай гэж бодож байна. Тийм болохоор ном сайн уншаарай. Тэгээд мэдээлэлээ сайн аваарай гэж хүсэж байна. За баярлалаа. Нэрээс мартснаас танай сургууль номын клуб байгаа юу? Манай сургуульд Шарсан өндөг гэдэг номын клуб байдаг. Манай номын клуб ч гэсэн яг бүх сургуулиудыг номын клубүүдтэй болгоосэй гэсэн хүсэл эрмэлзэлтэй. За тэгээд дараагийн байгаль экологийн 50 номын оролтоонд чи оролцох төлөвлөгөөтэй байгаа юу? Тийм, ер нь оролцох төлөвлөгөөтэй. Яагаад гэвэл бас нэг шинэ салбар тэгээд бас олон юм сурах боломж олгож байгаа гэж бодож байгаа. Тийм болохоор оролцсноо. За баярлалаа. Баярлалаа. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн дараагийн байгаль экологийн тухай 50 номын оролтоонд оролцохыг эсвэл бидэнтэй холбогдоорой. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай.